За сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа хичээлээр Мөсө Йошуагийн тухай бид ярина. За өмнөх хичээлээр бид бүтээл, Авраам, Йосеф гэдэг 3 файлыг үзсэн болвол за одоо Мөсө Йошуа гэдэг дараагийн 2 файлыг үзэх болно. За Мөсөгийн тухай эхлээд үзье. За энэ бол манай эзний өмнөх 1500 оны тухай ярьж байгаа. За Мөсөгийн гол мессеж бол миний ард түмнийг явуул гэсэн чөлөөлөлтийн мессеж байсан. За Египтээс гарсан гэж эхний юун дээр бичээрэй. Египтээс гарсан. За Египтээс гарсан гэдэг эхний хэсгийг бичээрэй. За Израильчууд бол Египтээс гарахаас өмнө бол 10 төрлийн гай гамшиг бол Израильчууд бол энэ Египтэд болохыг бол хардаг. За энэ 10 төрлийн гай гамшиг нь бол бүгдээрээ Египтчүүдийн шүтэн байсан. Өөрөөр хэлбэл нарыг шүтдэг, янз бүрийн гол мөрөн, нийл мөрнөө шүтдэг, эсвэл ургацын бурхныг шүтдэг гэх мэтлэн тэр бүх шүтэнүүдийнх нь эсрэг бурхан бол би бол бүхнийг захирдаг эзэн юм а гэдгээ бол харуулсан. Хамгийн сүүлд нь хүний амь амьдралыг хүртэл би захирдаг юм а гэдэг зүйлээ хийхдээ Израильчүүдийн хувьд бол одоо ч гэсэн тэмдэглэдэг алслал буюу дээгүр өнгөрөх баярыг бол Египтээс гарахдаа тэд анхны удаа тэмдэглэдэг. Тэгэд энэ баярыг бол үеийн үед тэмдэглэж бурхан Израильчуудыг Египтийн дардлаас чөлөөлсөн юм а гэдэг зүйлийг бол сануулдаг. За ингээд Египтээс маш их олон янзын болж ээж ийхүү гараад тэд Сион уулан дээр очдог. Сион уулан дээр бурхан бол Мөсөд Мөсөтэй уулздаг. Тэгээ бурхан түүнд 10 тушаалыг бол өгдөг. За мөн олон янзын хууль дүрмүүдийг бол өгдөг. За улаан тэнгисийг гатлах үед бол одоогийн Яам сув буюу Сүвэцийн суваг тэр хавьяар бол гарсан гэж бол үздэг. За ингээд Сина дээр очдог. Сина уулан дээр очих үед бурхан Мөсөгээр дамжуулаад Израильчуудад бол хуулиудыг өгдөг. Тийм ээ. Яагаад гэвэл Израильчууд бол маш их олон жил Египтийн дарлалд байсан. Өөрөөр хэлбэл боолын нийгэм байсан учраас тэдэнд өөрийн гэсэн хууль дүрм, улс үндэстний эрхэмлэх зарчим гих мэтлэн зүйл бол байгааг. Өөрөөр хэлбэл тэднийг оргуу хосноос баг улс үндэстэн болгохын тулд тэдэнд хэрэгтэй 3 төрлийн хуулийг бол өгсөн байдаг. За үүнийг Йо гэж бид эхний үсгээр нь тэмдэглэж байгаа. За эхний хууль бол ёс суртахууны хууль. 10 тушаал тийм ээ. Бурханд хамааралтай 4 тушаал, хүмүүс хоорондын харилцаанд хамаатай 6 тушаал. Хүмүүс бол сайн мэддэг тушаал нь бол эцэгхээ хүндэл, хүмбүү ал, бүү завхаар, худал бүү хэл гэх мэтлэнгээр ийм хуулиудыг бол мэддэг. За ийм ёс суртахууны хууль гэсэн. Дараад нь иргэний хууль гэсэн. За иргэд хоорондын асуудал, зөрчилдөөн, янз янзын зүйл гарвал яаж шийдэх ёстой вэ гэдэг зүйлийг бол бурхан тэдэнд зааж өгсөн. Дараад нь ёслолын буюу асар сүм буюу майхан сүмтэй холбоотой, өргөл тахилтай холбоотой ямар өргөл өргөхгүй, ямар тахил өргөхгүй гэдэг ийм зүйлийг бол гаргаж ирсэн байна. За энэ 3 хуулийг би ерөнхийд нь харуулъя. Ёс суртахууны хууль бол 10 хууль, тийм ээ, бидний үндэс суурь болсон ёс суртахууны төв систем байгаа. За иргэний буюу иргэний шинэ нийгмийн бүтц рүү хүмүүс орж байгаа учраас зөвхөн боол биш, тийм ээ, тэднээс чинь боол байснаас эрхчлөөтэй хүмүүс болж байгаа. Эрхчлөөт хүмүүсийн хувьд хоорондоо ямар хууль дүрмүүд баримталж амьдрах ёстой бэ гэдэг зүйлийг бол зааж өгсөн байна. За дараад нь ёслолын буюу шинэ нийгмийн бүтцэд хэрхэн бурхныг хүндэх вэ гэдэг ийм зүйлийг бол зааж өгсөн. За ингээд Сион уулын дараа тэд Кадеш Барнея гэдэг энэ цөлдөх баян булаг дээр бол очдог. За ингээд Кадеш Барнея гэд файлн дээр бичээрэй. Кадеш Барнея. За Кадеш Барнеяд бурханы зааврын дагуу асар сүм гэж ярьдаг. Майхан сүмийг бол барих ийм зааврыг бол өгдөг. За ингээд Мөсө бол Кадеш Барнеяд байхдаа очих гэж байгаа шинэ газар нутгийн талаар мэдээлэл хэрэгтэй байсан учраас овог болгоноос хамгийн шилдэг гэж тооцогдсон нэг эрийг тэр дундаас дуудаад тэгээд тэр 12 туршуулыг бол явуулдаг. За овгийн тэргүүлэгчдийг цуглуулсан, тийм ээ, зарим нэгэн асуулт байсан. За бид яг ямар газар очих гэж байгаа, хүмүүс нь ямарын, гол мөрөн газар зүүн байшил ямарын, уул толгод ой мод гэж байна уу, үржил шимтэй тариалан байна уу?
идэж бол хоол хүнс байна уу гэд. Ягаад гэвэл тэр 3 сая орчим хүн шууд очиод идэх одоо хооллох шууд амьдрах тийм газар хэрэгтэй учраас ингэж бол асуусан. Энэ бол асар том нүүдэл байгаа тийм ээ. Одоо Монгол улсад 3 сая хүн орж ирэх юм бол чи бөө юм боломжтой 3 сая битгээр нэгэн зэрэг одоо 3,000 хүн орж ирэхэд л одоо бөө юм болно шүү дээ. Тэгтэл энэ их нүүдлийг бодвол тэр бүс нутгийн улсад бол ажиглаж ирсэн. Тийм ээ. Египтийг сүрүүлсэн. Одоо тухайн үед Египт бол Америк гэсэн үг тийм ээ. Дэлхийн супер гүрэн. Энэ супер одоо хүч чадалтай гүрнийг устгацсан. Энэ одоо еврейчүүд гэдэг Явэ бурхны одоо энэ хүмүүс одоо манай газар нутг руу ирэх гэж байна гэх. Тэр хүмүүс бол бөөн айдас төгшөөр ийм зүйл байсан. За ингээд тагнуулчд болвол тийм ээ одоо ингээд явсан. Израилийн бүх газар нутгийг бол тагнасан. Газар нутг нь яг юу юм, ямар юм байдгийг бүгдийг тагнаад 12 тагнуулчид 2 төрлийн тайлан гаргаж ирсэн. За эхнийх нь бол олонхын дүгнэлт тийм ээ. Үнэхээр гоё газар нь. Гэхдээ Египт рүү буцацгаая. Ягаад гэхээр тэнд үлэмж хүчтэй одоо том биетэй хүмүүс байдсан байна гэж. Цөөнхийн дүгнэлтийг бол 2 тагнуулч гаргасан. Йошуа, Калеб 2. За мөн адилхан одоо газар зүүн үед бол адилхан дүгнэлт хийсэн. Гэхдээ Бурхан бидэнтэй хамт байгаа учраас бид үнэхээр тийшээ явъя гэдэг ийм зоригтой одоо уриалгыг бол гаргасан. Хүмүүс бол өвмөж шуугсан, бүгдээр олонхын дүгнэлтэд итгэсэн. Ингээд энэ одоо зүйлээс болоод ард түмний одоо өвмөж сарнисаас болоод энэ төлөвлөгөө бол хойшилсан байна. Одоо шууд амлагдсан Канаан нутг руу орох энэ төлөвлөгөөг бол зогсоосон. Ингээд 40 жилийн туршид цөлд тэнүүжилсэн. За 40 жилийн хувьд бол энэ хүмүүс тэнүүжлэх болсон 2 шалтгаан байна. Дуулуургүй, итгэлгүй. Тэгэхээр Бурхан биднийг альва нэгэн шин зүйлд одоо дуудах үед Бурхан бидэнд амлалтаа өгөх үед тэр зүйлд нь итгэхгүй, тийм ээ? Тэр зүйлд нь одоо дуулуургүй хандах юм бол бид яг л нөгөө өмнөх Израильчууд чиг 40 жил цөл тэнүүлжлэх шиг амьдралын зорилгогүй, тийм ээ? Маш их тэнүүжлэн амьдрах болно гэдэг ийм зүйлийг олон хүмүүс амьдралдаа бол туулсан. Нэг л одоо нэг амьдралын циклд орчдөг ажил гэр. Тэгээ амьдралд нь ямар ч одоо тийм сайн сайхан одоо бүтэж байгаа юм байхгүй ийм зүйл орд. Тэгэхээр бидний хувьд болохоор эзэн биднийг үнэхээр бидний амьдралын Канаан руу дуудсан бол бидний одоо энэ насандаа хийх ёстой мөнхийн дуудлагыг өгсөн бол бид дуулуурт байгаа итгэлтэйгээр явах ёстой. Яагаад гэвэл Бурхан тийм хүчрхэг тийм ээ одоо Египтийг унгаж чадсан бол Бурхан бол Канаан тийм ээ одоо жижигхэн тэр хідэн тосготыг бол Бурхан бол буулгаж авч чадна гэдэг ийм итгэл тэдэнд бол байгаагүй. Тэд бол хүмүүсээс нь сүрдсэн айсан ийм зүйл байдаг. За ингээд 40 жил тэмдэглэсний эцэстээд Небо уулан дээр очсон. За Небо уулнаас одоо амлагдсан газрыг бол ингээд харуул ерөнхийдөө иймэрхүү дүр зурагтай гэдгийг бол энд харуулж байна. За Небо уулыг Улаанбаатар уулын хувьд бол одоо богдуулалтаа зөвлөж байна. Богдуулнаас зайсан толгоогоос тийм ээ туулгуудыг ингээд цаашаа ингээд Улаанбаатарыг харахад бол ямар зүйл харагддаг вэ? Яг л одоо тийм зүйл харагдана гэсэн. За ингээд одоо Йорданы цаадах Небо уулыг бол ингээд харуулж байна. За ингээд Небо уулан дээрээс Мөсө бол 5 төрлийн айлдварыг бол хийлсэн. Ягаад гэвэл тэр цөлд байх үед бүх одоо насанд хүрэгчдод бүгдээрээ нас урсан, алагдсан, үхсэн, одоо янз янзын хорт могонд хатгуулсан, зарим нь өөрхөж амаар нас урсан. Харин тэнд бол дандаа залуу үеийнхэн байсан. Тэр дунд Мөсө, Калеб, Йошуа гэдэг 3 л одоо настай хүмүүс байсан. За ингээд залуу үеийнхэнд бол хандаж, тийм ээ? Та нарын Бурхан хинбэ гэдэг зүйлийг бол зааж өгсөн. Ягаад гэвэл тэр хүмүүс 40 жил юу бодож, одоо хаашаа явахгаа юу хүлээгээд ингээд тэнүүжилж байгаа юм бэ? Бид юу н хаанаас ирсэн юм бэ гэдэг зүйлийг ойлгохын тулд та нарын Бурхан хинбэ гэдэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй болсон. Ягаад гэвэл Бурхан Авраам дамбалсан Канаан гэдэг газар нутаг 400 жилийн дараа үр өдөрмчөө өгнө гэсэн амлалтыг өнөөдөр бид одоо ингэ биелүүлж байгаа юм аа. Энэ одоо дагуу бид Бурханы одоо тогтоосон замын дагуу бид явж байгаа юм гэдэг тайлбарлахын тулд Бурхан хинбэ гэдгийг бол заах хэрэгтэй болсон. Тэгээ Бурхан хинбэ гэдгийг заахын тулд Эхлэл номын одоо эхнээс ахуулаад Бурхан бол бүтээгч юм тийм ээ. Бурхан бол ингээ бидний гим нүгэлгүй ариун амьдруулахыг хүссэн боловч ингээ гим нүгэл хийснээр хүмүүс Бурханаас холдсон юм, салсан юм, газар нутгийг хараагдсан юм. Олон улс үндэстэн Бабел цамхаас хойш ингэж олон янзын хилтнүүд бий болж энэ газар нутагч ингэж одоо Нугагийн усан галбаа дахин одоо
шинэ ертөнц бий болсон. Гэх мэтчлэн маш олон зүйлийг тайлбарлахын тулд Эхлэл номыг бичих хэрэгтэй болсон. Тийм ээ. За хуучин гэрээний эхний 5 номыг бол Мөсе бол бичсэн гэдгийг энэ дашрамд бас хэлье. За ингээд та нар хинбэ гэдгийг бол хэлсэн. Та нар бол Авраамийн үр удам, тийм ээ. Тэгээ бүх Авраам, Йосеф, Мөсе гэдэг өөрхөд түүхийг ярих хэрэгтэй болсон. За ингээд тэд бол онцгой үндэстэн, тийм ээ. Та нар бол үнэхээр Бурханаар сонгогдсон үндэстэн гэдгийг бол заасан. Та нар яаж амьдрах ёстой гэдэг зүйлийг бол хуулийг бол заасан. За ингээд дэд хууль номоор дамжуулаад 2 дахь хууль буюу тийм ээ. Яаж Бурханы ард түмэн яаж амьдрах ёстой юм бэ? Тэгээ газрын гэрээг нь сануулсан, тийм ээ. Та нарын очих жоо Канаан нутаг бол хэдийгээр одоогоор улс үндэстэнд амьдарч байгаа боловч энэ газар нутгийг Бурхан 400 гаруй жилийн өмнө та нарын өвөг дээдс амласан юм аа. Яагаад гэвэл тухайн үед энэ ард түмэн бол гим нүгэл нь хараахан шийтгэдэг төвшөнд очиагүй байсан. Харин одоо бол та нар тэдний гим нүглийг нь шийтгэж та нар газар нутгийг нь эзлэн амьдрах юм аа гэдэг зүйлийг бол хэлсэн. За ингээд газрын гэрээ гэдэг зүйлийг Мөсегээр дамжуулан биелүүлсэн байдаг. За дэд хууль номын 30 дугаар бүлгийн 5 6 дугаар ишлэгийг бүгдээрээ харъя. Тэгээд эзэн бурхан чинь чамайг өвөг дээдсэн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирч чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргаж өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно. Эзэн бурхан чинь чамайг өөрийн бурхан эзний бүх зүрх, бүх сэтгэлээр хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ гэдэг зүйлийг бол амласан байна. За газар тавиач болно. Ингээд Авраамийн гэрээний эхний амлалт тийм ээ би чамд газар нутг өгнө гэсэн энэ амлалтууд бол Мөсегээр дамжуулан биелж байгаа. За ингээд бид эхний 4 файлыг үзсэн. Бүтээл, Авраам, Йосеф, Мөсе гэдэг. За одоо бүгдээрээ Йошуа гэдэг энэ файлыг үзье. За Йошуа бодвол ерөнхийдөө бодвол Бурхны амласан энэ газар нутгийг бодвол эзлэн авч Бурхны ард түмнийг байршуулах ийм гол үүргийг гүйцэтгэсэн цэргийн жанжин байгаа. За маш өргөн удам газар нутгийг амласан боловч тэр өргөн удам газар нутгийг хаан чөрөхгүй багахан газар нутгийг бол эзэлсэн. За Небо уулнаас Йошуагийн удирдсан айрам Йордан голыг гатлаад 7 жилийн аян дайныг хийж энэ газар нутгийг бол өөрийн болгосон байдаг. За ингээд энэ газар нутгийг эзлэх үед хамгийн ихний бэхлэл хот бол Ириху гэдэг хот байсан. За Ириху хотын тухай түүхийг бол та нар Библиэс унших учраас би дэлгэрүүлэнгүй ярихгүй. Гэхдээ Ириху хотод бурхан болвол цэргийн жанжинд хизээч санаанд нь орохгүй, тийм ээ. Бүр итгэмээргүй стратегиэр тэр хотыг эзлэх тухай бол бурхан бол хэлсэн. Тэгээд тэр хотыг 6 өдрийн туршид өдөрт нэг удаа чимээгүй тойр тэгээд 7 дахь өдөр нь 7 удаа тойроод 7 удаа тойрсныхаа дараа бүрээгээ үлээж, тийм ээ. Ялтын уухыг хатаах үед тэр хот өөрийнхөө хан хэрмийг өөрөө ингэ цөмөрч орох болно гэдэг ийм сонин стратеги өгсөн. Тэгээд энэ стратегийн дагуу Израильчуудаас нэг ч хүн өргөдөлгүйгээр тэгээ бэхлэлт хот бүхий Ириху хотыг бол эзэлсэн байдаг. За Ириху хотын хан хэрмийн дээгүр бол 2 моринд хэрэгтэй хүн хоорондоо зөрөх ийм өргөн удам хантай. Тэгээ тэр хан бол дутгшоо базагдсан мэт ингэж нурсан ийм хачирхалтай түүх байдаг. За Ириху хотод ялсны дараа Израильчууд бол Ириху хоттой харьцуулшгүй цөөхөн хүн амтай жижигхэн Ай гэдэг хотыг бол эзлэх болсон. За Ай гэдэг хот руу маш цөөхөн цэрэг явуулаад эзэлчих юм болцсон чинь ялагдаад маш олон цэрэг ирсэн ам бол үргэлждэг. За ингээд Ириху хотыг эзэлсэн баяр нь уйгашуу болоод яагаад бид Ай хотыг ялж чадсангүй, энэ жижигхэн хотыг ялж чадаагүй энэ мэдээг энэ бүс нутгийнх нь мэдээд бидний сул доройг мэдээд биднийг албал яана гэдэг айдас бол ард түмэнд бол тархсан. Харин Йошуа бол Бурханаас бол асуусан. Тэгээд Бурхан бол Йошуа чи уйл зөвхөр хэрэггүй. Та нарын цэргийн хуаран дотор гим нүглүүлсэн хүн байгаа учраас тэдний гим нүглээс болж тэд ялагдсан юмаа гэдэг энэ зүйлийг бол хэлсэн байна. За ингээд Ай хотод ямар хүн гим хийсэн бэ гэдэг зүйлийг Бурхан сонгож өгсөн. Тэгээд тэр шунлаасаа болоод Ай хотын алтан мөнгөнд жуусан. Тэр хүний алтан мөнгөтэй тэр гэр бүлтэй бүгдийг нь шатааж шийтгэж, тийм ээ. Тэр Израиль дээр байсан тэр Бурханы уур хилэн бол холдуулдаг. Тэгээ Ай хотыг ялдаг. Тэгээд ингээд Израильчууд бол Бурханы арга замаар
байлдах юм бол ялдаг. Харин гим нүгэл хийгээд ах юм бол өөрийнхөө арга замаар яваад ах юм бол хүн бол ялагддаг гэсэн энэ чухал мессежийг бол энэ хоёр том тулаанаас бол сурж авсан. За ингээд Иерихон хотыг бол эзэлсэн. За Иерихон хотын тухай түүхэн баримтууд байна. За Израилийн хөндий гэдэг бас маш гоё тийм хөндий байгаа. За ингээд умард зүг Даан. Даан гэдэг чинь манай монголынхоор хөвсгөл гэсэн үг. Бершеба өмнөх одоо хэсэг цөл буюу манайхаар өмнө говь гэсэн үг. За ингээд Даанаас Бершеба хүртэл газар нутгийг эзлээд газар нутгийг бол хуваарлж өгсөн байдаг. За Израилийн 12 овог аймагт бол газар нутгийг бол хуваарлсан. Ашер, Зебулун, Нафтали, Исахар, Ефраим, Манасе гэдэг нэг Йосефийн хөвгүүд байгаа. За Гад, Дан, Рубен, Симеон, Юда, Биньямин тийм ээ. Харин Лев овог аймгийнхан бол газар нутаг өгөөгүй. Харин тэдний гол газар нутаг бол Бурхны чуулган, Бурхны сүм. Тэд тэгээд бусад хотууд бол амьдардаг. Тэгээд бусад цагтаа бол яг сүмээ бол харгалзаж үйлчилдэг. Ийм зүйл байсан. За энэ үед бол нэг алдаа гарсан. Хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв хэмээн үзснээ үйлдэж ийм завхарлын үе бол эхэлсэн байдаг. За ингээд Йошуагийн үе бол ингэж дуусж байгаа. Өөрөөр хэлбэл агуу удирдагч Йошуа бол хэдийгээр завгүй дайн талаа хийжсэн боловч дараагийн удирдагчаа төрүүлээгүй ийм нэгэн сул тал байсан. За ингээд энэ хичээл өндөрлөе. Дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.